Библи сударт хамгийн их дурддагддаг үг ямар үгс вэ? Та Библи судрыг уншиж байхдаа ямар үг хамгийн их дурддагдж байгааг анзаарч байсан уу? Хэрэв анзаараагүй бол энэхүү сонирхолтой баримтаар Библи сударт хамгийн их дурддагддаг үгсийг сонирхуулах болно. 1. Эзэн. Эзэн гэдэг үг нь Библиэд хамгийн их дурддагддаг үг юм. Хувилбаруудаас хамаарч 7000-аас 8000 удаа гардаг. Хуучин гэрээнд 7000 гаруй удаа, шинэ гэрээнд 600-аас 700 удаа дурддагддаг байна. 2. Бурхан. Бурхан гэдэг үг нь 4300 орчим удаа гардаг. Хуучин гэрээнд ойролцоогоор 3000 удаа, шинэ гэрээнд 1300 удаа гардаг. Залуу 2750 удаа, Израиль 2750 удаа, хүмүүс 2270 удаа. Энэ удаагийн баримт сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн баримтаар уулзлаа. Түр баяртай.